За сайн бацгаана уу бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 5 бод капиталын андреасрын хэлцээс хүргэдэг. За нэг төрлийн 5 дахь өдөр болгон зохиогддог лайв байгаа. За энэ лайв бол банк реформер 7 дахь удаагийн дугаар та бүхэнд хүрч байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар ерөнхийдөө яг одоо банкуудын маань нэгдүгээр улирлын тайлан гараад бүгдээрээ дуусчихсан. За ялангуяа системийн нөлөө бүхий банкуудын хувьд бол дууссан байгаа. Тэгэхээр та бүхэнд яг топ 5 банкны хувьд нэгдүгээр улирлын гүйцэтгэл ямар байв, аль банк нь илүү гүйцэтгэлтэй байв гэдэг талаар харьцуулсан судалгаа танилцуулгыг одоо хүрэхээр бэлдсэн байгаа. За тэгэхээр бүгдээрээ нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг энэ график дээрээс бүгдийг харьцуулах байдлаар харуулад явъя. За бид нар санхүүгийн үзүүлэлтүүд, орлогын тайлангийг харах юм бол маш олон үзүүлэлтүүд байгаа. Гэхдээ хамгийн гол үзүүлэлтүүдийг өнөөдөр голчийн танилцуулна. За хамгийн түрүүнд бол цэвэр ашигын үзүүлэлт харагдаж байна. За энэ үзүүлэлтээр бол график дээр цагаанаар бол 2021 оны бүтэн жилийн цэвэр ашигын гүйцэтгэл харагдаж байгаа. Шараар бол энэ оны эхний улирлын байдлаар цэвэр ашигуд харагдаж байна гэсэн үг. За ингээд эхний улирлын байдлаар цэвэр ашигын яг өмнөх жилийн мөн үеэс хойш өсөлтийг аваад үзэхээр бүх банкуудын хувьд бол маш өндөр өсөлттэй харагдаж байгаа. Тэгэхээр доор хаяж дунджаар нэг 2% 2 дахин өссөн дүр зураг байна. Тэгэхээр энэ чинь 20% ч үштэй ерөөдөө ингээд даблцсан гэсэн. Гэтэл энэ дээр Голланд банк дээр хамгийн өндөр өсөлт буюу 8.8 дахин өссөн байна. Тэгэхээр энэ маань 22.8 хүрэхийн тулд өмнөх жил бол нэг 3 тэрбумын ашигтайсан. Тэгэхээр энэ дээр маш өндөр өсөлт орж ирсэн. Тэгэхээр энэ нь одоо бусад банкудтайгаа харьцуулахад өндөр дүү юм уу гэж харахаар бас үгүй те. Одоо жишээлбэл Төрийн банк, Хас банкны ойролцоо түвшинд нэг 20 гаруй тэрбумын цэвэр ашигтай ажилласан харагдаж байна гэсэн. Гэтэл яагаад өндөр гараад байна гэхээр өмнөх жилийн гүйцэтгэлийн байгуулж таарад байна гэсэн. За энийг бол бид нэр юун дээр илүү ялгаж харж болох вэ гэхээр энэ дараагийн ROI буюу өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг үзүүлэлтээс харж болж байгаа. Тэгэхээр яг саяны Голланд банкны хувьд аваад үзэхээр өмнөх жилийн ROI буюу өөрийн хөрөнгийн өгөөж нь 3.6 гарч ирсэн байна л да. Тэгэхээр энэ банкны бусад одоо арилжааны банкудаа харьцуулахад маш доогуур түвшинд байсан. За нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр баг яг энэ өөрийн хөрөнгийн өгөөж маань баг 2 дахин үржигдсэн сайн үзүүлэлттэй гарсан боловч бусдаасаа бас харьцангуй доогуур стил хിവэрэ байгаа гэдэг нь харагдаж байна. За харин яг энэ өөрийн хөрөнгийн өгөөжөөр хараад үзвэл Хаан болон Хас банкны хувьд тэргүүлсэн. Тэгэхээр 24.7, 24.6 гэдэг чинь ерөөдөө ажил төвшөнд гарсан гэж харагдаж байна гэсэн. Тэгэхээр энэ өөрийн хөрөнгийн өгөөж маань өөрөө яг ямар утгыг илэрхийлдэг, ямар ач холбогдолтой үзүүлэлт юм бол? За өөрийн хөрөнгийн өгөөж болохоор одоо хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн те яг одоо цэвэр ашигаараа түүнийг яаж одоо өсгөж байгаа юм бэ гэдэг харуулсан дүн гэсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд болохоор өөрийн хөрөнгийн өгөөж их наач дуудлагддаг те. Тус үзүүлэлт нь юм гэдэг өндөр байх тусмаа тус одоо оруулсан хөрөнгөөрөө одоо дагуулын төлөөсөө өгөөж олгоно гэсэн үг. Болж байгаа гэсэн. Тэгэхээр ялангуяа нөгөө банкуд маань одоо IPO хийх маш одоо чухал халуун сэдв өрнөд байгаа. Тэгээ бас энэ хугацаа манд хойшлогдох уу яах уу гэдэг юм шийдвэрүүд яригадаад явж байна те. Тэгэхээр яг хоо хойшлогдно гэдэг бас мэдээнүүд гараад явж байгаа боловч яг эцсийн шийдвэр нь ч өөрөө надлан гарсан хуулиар тогтоосон байгаа те 6 сарын 30-ны дотор IPO хийнэ гэд. Тэгэхээр нөгөөдөгөр бас одоо хугацааг нь хойшлууллаа яах их үү гэдэг бас хуулийн шийдвэр гарах болов гэдэг хүлээлттэй бол байна. Тэгээд яг энэ банкуд IPO хийн гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал харах үзүүлэлт нь бол зүгээр нэг санхүүгийн их орлого олж гин үү, ашигтай байна уу гэдгээсээ илүү энэ өөрийн хөрөнгийн өгөөж нь ямар байгаа юм, эрсдэл, засаглалын ямар байгаа юм гэдэг юм наривчлсан үзүүлэлтүүд маш чухал болоод байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр бусад банкуудын хувьд бол яхаа аргагүй Хаан Хас хоёр одоо өмнөх оны гүйцэтгэлээр ч өндөр гарч энэ оны эхний улирлын гүйцэтгэлээр ч өндөр гарч гэж байгаа. Тэгээ энэ дээр бас тодруулж хэлэхэд энд гараад байгаа хувь маань бидний жилээр тооцсон цэвэр ашиг буюу яг өмнөх оны 1-р улирлаас хойш 12 сараар тооцсон ашиг учраас яг энэтэй харьцуулагдах боломжтой жилийн өгөөж харагдаж байгаа. За тэгэхээр дараагийн бас банкны салбарт хардаг чухал үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр энэ бусад салбарууд дээр бол төдийлөн бид нэр одоо хөрөнгөний биржид бүртгэлтэй компаниуд дээр бол ингэж ийм зохистой харьцааны шалгуурч гэдэг юм уу тийм үзүүлэлтүүдийг бол хардаггүй. Гэтэл банкны салбар дээр бол Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийн хүрээнд бас маш олон ийм зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж явдаг. За үүнээс бид нар голчлоод хоёрыг нь оруулсан байгаа. Харьцангуй хөрөнгө оруулагчдын хувьд бас чухал харж байх хэрэгтэй. За нэгдүгээр нь өөрийн хөрөнгийн хүрэлцээ. За өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг маань ерөнхийдөө маш энгийн үгээр тайлбарлах юм бол тухайн банк одоо
үйл ажиллагаа явуулахын тулд эзэдийн өмчөөсөө хэр хэмжээний хөрөнгө оруулсан юм бэ? Тэр нь одоо яг банк нь их усэр татаа зээл гаргахад яг хүрэлцээтэй байх уу гэдэг шалгуурыг одоо Монгол банкнаас тогтоосон байдаг. За энэ хувийг бол 12% байлгахаар тавьсан гэсэн. Тэгэхээр яг зүгээр тайлбарлах юм бол ер нь ингэсэн үг л дээ. Ерөнхийдөө тухайн банкны эзэн өөрөөсөө нэг төгрөг гаргаж байгаа бол гаргаж ээж цаанаа дахиад нэг 9 төгрөгийг их усэр болгож татнаа тий 10-ыг бол чадахгүй 11-ийг чадахгүй 9 дотор бол татаж болно гэдэг санаа гэсэн. Тэгэхээр энэ хязгаарлалтыг тогтоож өгснөөр банкуд маань харьцангуй эрсдлийн тодорхой түвшинд үйл ажиллагаа явуулах чадвар боломжтой болдог гэсэн. Энэ харьцаа үзүүлэлтийг аваад үзэхээр банкуудын маань хувьд одоо 2017 оны хувьд харьцангуй өндөр түвшнөөс ерөнхий тренд ингээ буугаад ороод ирсэн. Ялангуяа энэ оны 1-р улирлын байдлаар бол нэг 12.8-аас 17% хооронд буугаад ороод ирсэн. Тэгээ санаа нь юу гэж илэрхийлдэг вэ гэхээр энэ улаан шугам бол Монгол банкны шалгуур үзүүлэлт байгаа. Тэгээ 12-оос дээш байх шаардлагатай гэдэг. Энэ 12 руу төгөөд байна гэдгийн цаанаа ямар мессеж өгөөд байна гэхээр тухайн за жишээлбэл голланд банкны хувьд бол өөрийнхөө одоо нөөц өөрийн хөрөнгөөгөө тултал нь одоо ашиглаж чадж байна тий гэхдээ нэмж их усаар татаа цаашаа зээл гаргахыг гэхээр өөрийн хөрөнгө нь одоо нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болоод байна гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө хоёр мессежийг агуулж байна л да. Эерэг утга нь юу вэ гэхээр тухайн банк маань одоо өөрийнхөө хөрөнгийг маш сайн тултал нь ашиглаж байна тий нөгөө талаараа бол тухайн банк маань томрыг гэхээр томорч чадахгүй хязгаарлагчаад байна. Тийм учраас нэмэлт хугацаа гаргах шаардлагатай байна гэдгийг харж байгаа гэсэн. Нөгөө банкуудын хувьд бол энэ хязгаарлал арай хүрээгүй. Тэгээд ийшээ хүрэхийн тулд бас дахиад их усаар татах боломж нэг орон зай байна гэдгийг бол эндээс харж байгаа. За дараагийн үзүүлэлт бол хөрөх чадварын харьцаа. За энэ чадварын харьцааг бол зохистой харьцааг нь Монгол банкнаас 25% гэж тогтоосон байгаа. Тэгэхээр энэ 25%-аас дээш байх ёстой гэдгийг мэдээж бүх банкуд маань хангааж явж байгаа. Бас трендийн хувьд бол ингээд буурах тренд рүүгээ ороод ирсэн. Тэгээ энэ санаа нь юу вэ гэхээр ерөнхийдөө тухайн банкнаас харилцагч нь мөнгө авъя гэхэд банкын шууд гаргаад өгөх чадварыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энийг өндөр байлгахын тулд энэ зохистой харьцааг хангахын тулд банкуд маань бас яг бүх олсон мөнгөө зээл болгоод гаргachиж болохгүй хөрөх чадвартай бас мөнгө байх шаардлагатай гэдгийг бол эндээс тогтоож өгдөг. Тэгэд энэ үзүүлэлт маань мэдээж сайн байв. Одоо энэ үзүүлэлтээс 25-аас дээш байв сайн байх. Гэхдээ нөгөө талаар бүр хэтэрхий өндөр болвол бас нэг сөрөг утгыг илэрхийлдэг. Тэр нь юу юм бэ гэхээр тухайн банк маань одоо яг одоо харилцаа хадгаламжийн их усаар татсан байгаа. Тэрийг одоо тултал нь өндөр өгөөжтэй хүүгийн орлого олж ашиглаж чадахгүй байна. Тэг одоо ажиллагаа буурах одоо магадaltaй. Хэдийг бол эндээс харж болж байгаа гэсэн. За энэ үзүүлэлтээр банкуд маань харьцангуй 30-аас 40 хооронд ойролцоо үзүүлэлттэй явж байгаа гэсэн. За хамгийн сүүлийн хэсэгт маань болохоор бидний гол харж байгаа зүйл маань бол банк маань хамгийн гол бизнесийн концепц нь бол гаднаас их усртэй харилцаа хадгаламж татан төвлөрүүлээд цаашаа зээл болгож гаргаж байгаа тийм. Тэгэхээр энэ одоо татан төвлөрүүлж байгаа харилцаа хадгаламжийн дүн шараар харагдаж байна. Нэгдүгээр улирлын байдлаар цагаанаар бол яг одоо цэвэр зээлийн дүн харагдаж байна гэсэн. Тэгэхээр хаан банкны хувьд нэг 9 гаруй их 80 төгрөгийн харилцаа хадгаламж татаад 7.4 тэрбумын 4 их 80 төгрөгийн зээлийг гаргасан байна гэдэг санаа явж байгаа гэсэн. Тэгээ бусад банкуудын хувьд мэдээж нөгөө системд эзлэх дараалалаар харагдаж байна л да. Хаан худалдаа өгч голомт төр хас гэдэг те хэмжээгээр томоосоо жижиг рүү яваад байгаа гэсэн. За тэгэхээр энэ зээл их усрын дүн маань яг өнгөрсөн оноос хойш хөдөлгөөн нь ямар байв гэхээр зээл дээр бол нийт банкны салбарын өсөлт бол банкны салбарын хувьд бол нэг 6% өсөлттэй гарч байгаа. Тэгэхээр зээл олгол тодорхой хэмжээгээр нэмэгдэжээ гэдгийг харж байна. Гэтэл харилцаа хадгаламжийн нийт дүнгээр бол бууралцтай харагдаад байгаа гэсэн. Тэгвэл нөгөө талдаа зээл харилцаа хадгаламжийн цаана хамгийн гол хөдөлгөөгч хүч маань юу байгаа вэ гэхээр хадгаламж зээлийн хүү байгаа шүү дээ. Тэгэхээр хадгаламж зээлийн хүн дээр ер нь өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт гарсан бол? За та бүхний мэдж байгаагаар те 2022 оны 3 сард манай Монгол банк гэдэг бодлогын хүүгээ 9% болгож өсгсөн те. За тэрнтэйгээ холбоотойгоор хадгаламж болон зээлийн хүү нэмэгдэх шаардлагатай болоод байгаа л та. Учир нь одоо бодлогын хүү болохоор одоо засгийн газраас гаргаж байгаагүй хамгийн бага хэмжээний хүү буюу эрсдэлгүй хүү гэж үздэг те. Суур хүү. Тийм суур хүү. Тийм болохоор одоо банкуудын хувьд ч тэр ерөнхийдөө тэр суур хүү дээрээ нэмэгдүүлж ерөнхийдөө хүүгээ өсгөж явдаг гэсэн. Тодорхой хэмжээний маржин хэмжээ гэсэн үг шүү дээ. За зээлийн хүүний хувьд болохоор тухайн одоо 2022 оны эхний улирлын байдлаар харах юм бол шинээр авсан төгрөгийн одоо шараар төгрөгийн зээлийн жинсэн дундаж харагдаж байгаа бол цагаанаар нь болохоор шинээр авсан валютын зээлийн жинсэн дундаж харагдаж байна тийм.
өмнөх оны үзүүлэлтүүдээс хамаагүй өссөн байна л да. Энэ нь болохоор энэ бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор муу адил өсөх шаардлагатай болсон гэсэн. Тэгээ бас цаашдаа бас өсөх тренд хадж байгаа гэсэн тийм. За хадгаламжийн хүүний хувьд ч гэсэн муу адил ерөнхий өсөлт харагдсан. Шинээр татсан төгрөгийн хугацаанд бол одоо нэг хадгаламжийн хүн болохоор шараар тэмдэглэгдсэн. Цагаанаар болохоор шинээр татсан валютын хугацаанд хадгаламж байна тийм. Ерөнхий одоо жишээлх юм бол валютын хугацаанд хадгаламж буурсан байна тийм. Валютын ханш өсөд байгаатай холбоотойгоор ерөнхийдөө ингээ хадгалах чадвар нь болоод байна гэсэн үг. Хүмүүс ер нь хадгалах сонирхол багасаад байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгдүгээр улирлын байдлаар хүний түвшин маань бол иргэд өсөх хандлагатай байна. Ялангуяа төгрөгтэй тийм. Өнгөрсөн хугацаанд ямар байсан бэ гэхээр нөгөө 20 онд ч бодлогын буурагдсан 6 батал бууруулсан 5-1 чимээр. Энэ бууралтын нөлөө нь өөрөө яг 20 онд шууд яг тэр онд шууд огцом ингээ буурчихгүй л тийм. Ингээд хугацааны хоцрогдолтоор 20 оны турш ингээд огцом хүүгийн түвшин маань буурсан. Тэгээд одоо зээлийн хүү маань буурсан, хадгаламжийн хүү маань буурсан тий. Гэхдээ энэ дундаа бол хадгаламжийн хүүгийн бууралт илүү огцом харагдаад байгаа. Тэгээд энэ нөлөө маань өөрөө яг өнгөрсөн оны 20 одоо эц хүртэл явж байгаа. Эргээд одоо өсөх трендтэй бас энд бол мэдээж бодлогын хүний өсөлттэй зах зээлийн сэргэлт энэ төр эргээд бас холбоотой байгаа. Нөгөө талаар бас нөгөө валютын ханш бол илүү саглаад эхэлсэн. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас валютын одоо харилцах хадгаламж нөгөө талдаа яг нөгөө валютын хадгаламжийн дүн бол эргээд өссөн дүр зурагтай харагдсан. Монгол банкны статистикийг харахад бид нар бас өмнө банкуудын судалгааг хийж хахад 2021 онд тий өнгөрсөн онд бол төгрөгийн харилцах хадгаламж маш огцом хуваар өссөн. Харилцах болон хадгаламж аль аль нь маш өндөр дүнгээр өссөн мөртлөө валютын харилцах хадгаламж буурсан гэсэн. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө бол өнгөрсөн хугацаанд төгрөг маань одоо ам доллар маань тий ялангуяа 2850 дээр бол маш удаан доктортой барьж ирсэн тий энэ оны хүртэл. Тэгэхээр энэ нөлөө нь өөрөө эргээд хүмүүс төгрөгөөр хөрөнгө оруулалтыг сонирхлыг нэмжээс учраас валютын хадгаламж харилцах дээр бол төдийлөн өсөлт орж ирэх бол энэ онд яг эсрэг дүр зураг гарч ийн гэсэн үг. Буцаад бодлогын хүн нэмэгдэж байна. Илүү валютын ханш чангарч байна. Үүнтэй холбоотойгоор хүмүүс одоо валютаар хадгаламж байршуулах нөгөө талаар зөвхөн одоо банкны салбар дээр хадгаламжч гэлтггүй долларын бонд тий гадны одоо гадаад хувьцаач гэдэг юм уу иймэрхүү бас гадны хөрөнгө оруулалтууд илүү сонирхох урсгалыг бол нэмэгдүүлсэн харагдаж байгаа. Тэгээ энэ маань өөрөө бас яг банкны салбарын статистик үзүүлэлтүүд дээр голчлон нөлөөлж харагдсан гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол яг өнөөдрийнхөө лайваар системийн нөлөө бүхий 5 банкны хувьд нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр ямархуу дүр зурагтай байгаа гэдгийг бол харьцуулж танилцууллаа. Тэгээд бидний хувьд бол вебсайт дээр бас банк тус бүрээр нь гүйцэтгэлийн дэлгэрэнгүй танилцуулах учраас хэрвээ яг тухайн банкныхын мэдээллийг дэлгэрэнгүй харъя гэвэл манай вебсайтаар бас өмнөх лайвуудаар бас ороод харах боломжтой байгаа тийм. За тэгээд өнөөдрийн лайваа ингээд өндөрлөе тийм. За анхаарал тавьсан баярлалаа.